За өчигдрөөс хойш над руу авилга хороололд барилга захиалсан гэх нэг хэдэн балан юмнууд холбогдоод байна л да үүзээгүй. Энэ авилга хороолол бол ерөөсөө хамгийн сайн барилга байсан юм аа, хамгийн сайн ажил байсан юм аа. Тэгээд энэ одоо хорооллыг одоо ус дулааны нүгүүлж өгөөч, энэ талаар нэвтрүүлэг хийж өгөөч, мөнгө төрөйшин төлөё гэд. Гэхдээ би хэлсэн юм. Үгүй наа чи анханасаа авилгаар үүссэн хорооллоо. Монголын ард түмний нийслэлчүүдийн одоо бүх боломжийг нь хулгайлж бий болсон юм барилгын одоо хамгийн тодорхой жишээ байгаамаа. Наа эд чи хамгийн анхавч Аазда хамгийн том тооцогдох усан паркыг барина гэж газар авчаад тэрэн дээр усан парка барихгүйгээр орон сууцны хотгон хорооллыг барьсан. Тухайн барилгын эдийг зогсоочоод байхад хүч төрж нийслэл одоо тэр мэрэгжлийн хаалт ямар ч байгууллагын зөвшөөрлийг шууд улдандаа гэж баригдаад байгаа хорооллоо. Ийм асуудал дээр би дуугарч чадахгүй гэдгсэн чи харин бөөнөрө боордлогцсон. Чи бол төлбөртэйгээр яадаг золбон гүлэг мүлгийг мэдлээ хэмээн над руу хуцаж байна. Ер нь байна. Энэ авилга хорооллыг барьсан энэ нийгмийн шаар шавхруунд одоо нэг том давалгаа үүсэх гээд байх шиг байна. Энэ 12 сарын одоо нэг дүнж гаргаад ч юм уу юу ч нэг тийм шүүх хурал болох гээд байх шиг байна. Үүнээс өмнө өөрсдийнхөө хийсэн энэ бузар булхай ажлаа нийгэм сайн сайхан болгон харагдуулахын тулд тодорхой хэвлэл мэдээллийн байгууллагуудад төлбөр төлж өөрсдийнхөө хууль бус үйлдэлээ хууль ёсны мэтээр харагдуулахын тулд хуцалдаж байна. За Монголын ард түмнээ сэрэмжтэй байгаарэ. Энэ бузар хулгайч энэ авилгач хорооллын адгийн шааруудын юмыг хизээч дэмжиж болохгүй шүү. Энэ нийслэлийн удирдлагууд энэ эрх бүхий хүмүүс энэ бузрын новшийн хараал идсэн хорооллыг хэрвээ тэр одоо тэр дус дулаан шугамд өгөх юм бол тэр хүнтэй ястаа үхэлтэн тэмцэлтэй шүү би ястаа. Хизээч юм уухай энэ авилгын юм зөвшөөрч болохгүй. Хизээч энэ төрийн дээр хуулийн дээр ард түмний дээр дэрсэж байгаа энэ шаарнууд дээр зөвшөөрч болохгүй шүү. Харин ястаа жинхэнэ зөв хөргөждөг гэж тулгаас нар ч харин ийм нийгмийн шаар шахруунууд энэ авилгаар хулгайгаар үүдэлсэн баяцсан юм болгоныг худалдаж авч болдог, юм болгоныг мөнгөөр шийдэж болно гэж бодсон хулгайч нартай бол ястаа ямар ч үс өвчөөсний тэмцэл эвлэхгүй шүү.